Хятадын Хэбэй мужийн Жамбэшаны үнгэн давааны орой дээр нэгэн сүрлэг цамхаг байдаг. Цамхагийн урд хойд талын цагаан гантиг чулуун дээр Зөвлөлт Монголын хамтарсан армийн баатарлаг дайчдын дурсгалын цамхаг хэмээх 9 том үсэг бий. Цамхагийн суурийн хөх гантиг чулуун дээр баатар ирсэн нэрсийг сэлжээ. Тэдгээр нэр бүрийн цаана амиа өргөсөн цэрэг эрс мөн Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсан агуу түүх бий. Бүгд найрамдах Монгол ард улсын баатарлаг дайчдын нэрсийн жагсаалтын хамгийн эхэнд улсын баатар Лувсан цэрэнгийн аюушин нэр сэлэгдсэн байна. За унсан нутгийн үзчихэж унган хөвгүүнийг таньдаг гэдэг ийм үг байдаг. Өрийн сайхан хангад одоо домог болон орсон өнөө хүртэл яригдаж бахархал болон хилэгдсэн олон сайхан хүмүүс байдгийг нэг нь Тус аймгаас төрсэн Өвранга аймгийн Төвөрг сумын 8 дугаар багийн харьяат бүгд найрамдах Монгол ард улсын баатар Лувсан цэрэнгийн аюул шимээс нэгэн эрхэм өвгөө юм аа. 1922 он Халахын Сайн Ноён хаан аймгийн Үйзэн мангийн хошуу. Малчин эмэгтэй Шарвинд нэгэн хөвгүн мэндэллээ. Шин төрсөн хүүдээ уртудаа наслахын ерөөл бэлэгдэн урт нас аз жаргал бэлэглэгч хэмээн үзэн дээдэлдэг монголоор насан цаглашгүй хэмээн нэрийг хөрвүүлдэг аюуш бурхны нэрийг хайрлжээ. За жухам яг үнэн түүхээр ярил Аюуш баатрын ээж Ширүүга 2 хүүхэд төрүүлсэн. За тэрээр одоо ядуу зүдэн амьдралын ихээр өөрийнхөө аюушийг 3 настай байхад нь өргүүлж өгсөн гинлээ. Хэдийгээр Лувсан цэрэнгүй Аюуш баатрыг өргөж авсан ч гэсэн одоо түүний эхнэрийн хахир хатуу зам бол амьдралд нь нэлээд хүнд хэцүү байсныг нь тухайлбал Аюуш баатар бол одоо унах моргүй хүмүүс адуун цай ирмэг байсан учраас хүмүүсийн айлын адуу мордыг сургаж өөрөө унж авдаг байсан. За айл хунараар хонож за ядуухан ядмаг хувцснаар муутайхан явсан гэдэг. 1942 онд 20 настай Аюуш цэрэгт элсэж бүгд найрамдах Монгол ард улсын Монгол ардын хувьсгалт цэргийн механикчсан танкын бригадын бүрэлдэхүүнд алба хаасан. 1945 оны 8 дугаар сард тэрээр Зөвлөлт Монголын хамтарсан армийн нэгэн дайчин болж цэргийн хамт Хятад оронд нэвтэрч Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайнд оролцсон юм. Япон улс 1937-оос 45 онд Хятадын эсрэг түрэмгий дайн өдөж энэ одоо Азийн дэлхийн 2 дугаар дайны театрт хамгийн их хохирол үзсэн, хамгийн их тэмцсэн орн бол яхахгүй Хятад байна. 中国人民的抗日战争呢，是世界反法西斯战争开始最早，而且我们持续时间最长，消灭日军最多，民族牺牲最大的这个战争。我们在中国共产党领导的抗日统一战线下，全国人民投入到抗日战争当中，经过14年的抗战，我们取得了抗日战争的伟大胜利。在这场正与邪恶、光明与黑暗的较量当中，我们的人员伤亡达到3500万人造成的直接经济损失达6000亿美元，以巨大的民族牺牲捍卫了世界的和平与正义。 Зөвлөлтийн өдөртөгч Сталин яалтын бохирлаар авсан өөрийнхөө үүрэгтэй одоо үнж байж 1945 оны 8 сарын 8-нд Японы эсрэг дайн зарласан. 8 дугаар сарын 9-нд Зөвлөлтийн 1.5 сая цэрэг 4000 км урт фронтын дагуу баруун, хойд, зүүн 3 чиглэлээс нэгэн зэрэг Хятадын зүүн хойд нутагт байрласан Японы Квантуны айрамд цохилт өгч милитарист Японы мөхлийг түргэтгэв. Зөвлөлтийн жаншин штаб, улаан армийн жаншин штаб энэ
Японы Каунтон армийн эсрэг цэргийн операцийг төлөвлөхдөө нийтдээ одоо 3 фронтоор давшина. За өвөр байгалийн фронтод бол Монгол ардын армийг оролцуулна. Ингээд Монгол зөвлөлтийн хамтарсан морьт механикжуулсан групп гэдгийг байгуулж энэ морьт механикжуулсан группийн командлагчаар зөвлөлтийн генерал Билив, орлогч командлагчаар Монголын генерал Лхагсрэнг тамилсан байдаг. Дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийн шатанд холбоотон гүрнүүд Японы эсрэг дайнд ороход бүгд найрамдах Монгол ард улс оролцох нь бол тодорхой болсон цаг үед Монгол улс нь тухайн үедээ 800-аад мянган хүн амтай 20 хүрэхгүй сая толгой малтай ийм эдийн засгтай байсан хэдий ч хилээндээс алхаж харийн нутагт дайнд оролцох нь тодорхой болж тэгээд маш түргэн хугацаанд одоо энэ арга хэмжээнд бол бэлтгэж эхэлсэн байгаа. За ерөнхийдөө бол Монгол ардын хувьсгал зэргийг байлдааны орон тоонд шилжүүлэх ажил эхэлсэн. Ингээм тулд бүгд найрамд Монгол ард улсын баг хурлын 2 удаагийн тогтоолоор цэргийн дайчилгааг хийсэн. Дайчилгааг хийхдээ 35 хүртэлх насны эдэр ирчүүдийг цэргийн албанд татсан. Ингэснээр одоо 9973 хүнийг яг цэргийн албанд ингээд татаа. Тэгээд байлдааны цагийн оронтойгоор бол нийтдээ 41100 гаруй хүн одоо яг цэргийн албанд татагдсан байсан тухайн цаг үед. За мөн одоо Монгол эмэгтэйчүүд ингээд цайн дураараа чөлөөлөх танд оролцож исэн баримтууд, архивтууд нэдэгдгүй байдаг. За бидний судалтын судалгаагаар бол 150 гаруй эмэгтэй гэсэн тодтолтой хүмүүсийг бол одоо яг дайнд оролцож исэн архивын баримтыг цуглуул илрүүлсэн байгаа. Дайнд орохоор хуралдуулсан Монгол ардын хувьсгал цэргийн ангиуд 23 мянга гаруй агтмор, 32 танк, 152 хуйхт машин, 700 гаруй хүнд болон хөнгөн пулемет, 200 гаруй их буу, минометтай 23310 хүн болж байснаас 19996 долооноор жих чуулалт хаалга гэсэн 2 чиглэлд байлдааны үүрэг гүйцэтгэх Монгол ардын хувьсгал цэргийн дарга цэргүүд 3314 хүн нь Японы дардлалаас чөлөөлөгдсөн нутаг оронд тусгай үүрэг гүйцэтгэх ардын сайн дурын морьт отряд болон бүгд найрамдах Монгол ард улсын дотоод явдлын яамны харьяа цэргийн албан хаагчид байлаа. За Монголын морьт цэрэг нийтдээ одоо манай цэргийн төвчдийн судалгаагаар бол 23-аас 25 мянга орчим Монголын цэрэг оролцсон гэсэн тооцоог гаргасан байна. За Монголын морьт цэрэг энэ одоо бүгд найрамдах Монгол ард улс Японы эсрэг цэргийн ажиллагаанд оролцож 2-7 хоногийн дотор бол 1000 орчим километр замыг морьоор туулсан. Монгол зөвлөлтийн морьт механикжуулсан группийн өмнө тавьсан үүрэг юу гэхээр асар богино хугацаанд өвөр Монголын одоо ус тэжээлгүй 9 зүйлийг маршаар туулж их хянганы нурууг давж 2 чиглэлээр давших. Жихээ 7 нуур гэсэн нэг чиглэлээр, нөгөө чиглэл нь бол чуул таалга Бээжин гэсэн. Ийм 2 чиглэлээр давших үүрэгтэй байсан. Тэр одоо цахрын элсэн зүйлийг одоо давж туулахад өсөж сангах, ус хүүдэх, тэр халуун наранд одоо зэргүүд цохиулж ухаадаж унах тийм ээ. Мор одоо хүн малгүй одоо тэнд ядарсан, зүдэрсэн. За энэ дайнд морьт механикжуулсан группийн Монгол цэргийн командлагчаар байлж байсан генерал Лхагсрэнг өөрийнхөө дурдталд бичсэн байдаг. За байгаль цаг уурын асар хүнд нөхцөлд энэ дайн бол явагдсан. Одоо элсэн цөл их хянганы нуруу түргэн урсгалтай голуудыг гаталж 10 хоногийн дотор одоо 1000 гаруй километр замыг туулсан
Монголын одоо морь цэргийн бас төсвөр төвчээр хатуужлыг харуулсан ийм дайн юм а гэж. 1945 оны 8 дугаар сард Зөвлөлт Монголын цэрэг Японы эсрэг дайнд оролцсон бөгөөд Хятадын коммунист намын төв хороо стратегийн хурдан шийдвэр гарган дайсантай хамтран тулалдахыг тушаав. 8 дугаар сарын 9-нд Мао Зэдун даргын Японы түрэмгийллийн эсрэг сүүлчийн тулаан нэртэй нийтлэл нийтэлж Хятадын ард түмнийг бүх улсын хэмжээнд хүчээ төвлөрүүлэн довтолгоонд орж зөвлөлт болон бусад холбоотнуудтай хамтран тэмцэхийг уриалсан билээ. 8 дугаар сарын 10-наас 11-ний хооронд 8 дугаар замын айрмын ерөнхий командлагч Жүүдэ дараалан 7 тушаал гаргаснаас 2, 3, 6 дугаар тушаалд 8 дугаар замын айрмыг зөвлөлтийн цэргийн ажиллагаатай шууд хамтран байлдахыг тодорхой заасан байлаа. 苏蒙联军进入张北的时候，八路军也积极配合反攻这个张家口地区，并且派出了大量的这个民兵游击队去破坏敌人的交通和补给线，然后给苏蒙联军各种战略战术的这个帮助。 所以这些战斗进行的都非常快，非常的顺利，最后取得了完整的胜利。 1945 оны 8 дугаар сарын 14-нд Зөвлөлт Монголын хамтарсан айрам Жамбэд нэвтэрч 19-нд Жамбэ шааны Ламвого орчимд Японтэй хийсэн ширүүн тулаанд Зөвлөлтийн 54 цэрэг Монголын 6 дайчин баатарлагаар амь өргөцсөн бөгөөд аюуш тэдний нэг байсан юм. Эхэн түүнийг урд насалж яваасай гэж бэлэгдэн аюуш хэмээн нэр хайрлсан боловч 23хан наснда энх тайвныг тогтоохоор дайнд амиа өргөжээ. Тэнд онцгой гавьяас байгуулсан Монгол ардын цэргийн нэг нэгтгэл бол Хурандаа Нямтайсангийн командлсан моторжуулсан 7 дугаар хоёрт бригад юм а. Тус бригадын бүрэлдэхүүнд орж исэн хошуус сосор даргатай батальоны Дамдинжуу даргатай 2 дугаар салааны хожим Улсын Баатар болсон Дүүдэ даргатай 1 дугаар салааны байлдагч нэг байлдагч бол Лувсан цэргийн аюус. Лувсан цэргийн аюус цэргийн аль паахтаа бол хөнгөн булматын навч гэсэн мэргэжил эзэмсэн. За хөнгөн булмат бол дасаг цэргийг галаар хамгаалах үүрэгтэй үндсэн зэвсэг. За энэ хүү 35 км гаруй үргэлжилсэн дайсны бетон цайзад галын маш олон зоотууд байсан. За Лувсан цэргийн аюус Дүүдэ нар даргийнхаа тушаалаар гол үүрэг нь бол энэхүү бэхлэт цайзад байсан галын цэгүүдийг илрүүлэх, за тус салаан дээр оногдож байсан галын хүчийг сарниулах ийм үүрэгтэй давссан. За хөнгөн булматын наваач аюус туслах наваач дарчдандаг нар энэхүү тулалдаанд оройлон оролцохдоо дайсны галын 10 цэгүүдийг устгасан. За мөн сүүлд бичснээр бол дайсны салаа орчим цэргийг устгасан гэж үздэг. За энэ тулалдаанд бол Дүүдэ даргатай энэхүү салаа онцгой яваа байгуулсан хэмээн алдарсан бөгөөд тус салааны 50 хүнээс 5 хүн амь өргөдөж 20 гаруй хүн шархсан буюу нийт бүрэлдэхүүний тэн хагас нь одоо ингэ шахтаж амь өргөцсөн байдаг. Яг тэр тулалдааны үед бол за тус салааны нэг дайчинд 30-аас 40 дайсны эсрэг оногдож байсан гэж үздэг. За тулалдаанд
анги салаанаас онцгойрон урагшилж засарсан хоёр пулематчин байна. Дайсны олон цэгүүдийг устгаж энэ байлдаж явахдаа бол носон зэрэнгийн аюулс нь 11 удаа шархсан байдаг. За даш донд нь мөн олон тооны шарх авсан бөгөөд хамгийн сүүлийн шарх нь бол яг цохонд нь дайсны сум унаж. За дүүдээ дарагтаа салааных ирэхэд бол аюулс нь нас барсан даш донд дүнгэл амтай байсан гэдгээ. Аюуш Баатар хэдийнэ хятад Монгол хоёр орны ард түмний сэтгэлд мөнхөрсөн. Хүмүүс түүний алдар гавьяаг утга зохиол, уран баримлаар үеийн үед мөнхөрсөн билээ. Энэ дурсгал нэг бүр хоёр орны ард түмний зүрхэнд гүн суусан хүндэтгэл хамтран тэмцсэн нөхөрлөлийг үргэлжлүүлж байгаа юм. Аюуш гэдэг туужиг болоо Монгол улсын алдарт шүлэгч зохиолч Дөөсөнгөө энэ 1947 онд бичиж хөвлөсөн байна. 1950 онд бол өөр Монголын одоо өөрсөн засах орны энэ засгийн ордны соёл гүрлийн яамны орчуулж хөвлүүлэх ачаараас бол хөвлөсөн байна. Энэ хөвлөлийн үндэслэж байгаадаа энэ Монгол үндэстний алдарт орчуулагч Сөд Оржгой бол энэ аюуш гэдэг туужийг бол одоо хятад хэлд орчуулад 1955 онд бол дунд улсын жолчдын хөвлөлийн орооноос хөвлөсөн. Энийг бол тойгон нүдэм бол одоо шууд төм гурмын ширэг хөвлөсөн. Энийг бол 1955 онд ардын утга жолын энэ хөвлөлийн орооноос бол хөвлөсөн байна. Энэ 1954 онд бол аюуш гэдэг энэ туужийг бол Орос хөлнөөс орчуулж аваад Таян жоо зүй мөнгө өгсөн ийм нэг энэ Монгол өвлөлөг туужийн төвөрд оруулж хөвлүүлж гисэн байна. Тэгэд энэ ном бас хэвн өмнө бол одоо 5-6 удаа хөвлөгдөөд бас бараг 2 түмэн ширэг тархсан. Одоо өнөөдөр ийм нэг онцгой энэ нэг цаг үед энэ аюуш гэдэг туужийг энэ Дэни Баатар аюушийн тоо бидэнд яаж ярбул энэ Монгол уран жолоос энэ тойгын өсөд фашистийн эсрүүсэн энэ дэнд оруулсан одоо энэ нэг үжил санааны гавьяач төлгөж бидэнд өнөөдөр тэж үнэлэх чухалтай байна. Ил аюушийн хөршөөг түүний төрсөн нутаг болох Уранга аймгийн 12 хотын төвд сүндэрлүүлэн босгосон 1967 онд 1945 оны 8 дугаар сард Жанчуугийн тулалдаанд ирлэхээр байлдаж амь өргөцсөн бүгд найрамд Монгол ард улсын Баатар Тус аймгийн Төвөрг сумын 8 дугаар угийн харьяат Хөнгөн булматын наваач Лусан зэрэнгийн аюушт зориулан барьсан энэ хөршөөний дэргэд ирээд байна.我们在看这些档案的过程中，也可以看到当时，中共出的很多的报纸都详细的记载了这场抗日战争的过程，歌颂了当时的他们的这些事迹。 Жижигхэн давааны төлөх байлдаанд Монгол улсын одоо Баатар Аюуш, Баатар Дампил, Баатар одоо Данзан чигнаар 1945 оны 9 сарын 26-ны өдрийн одоо явгаар тогтоолоор бүгд найрамд Монгол улсын Баатар цолоор одоо шагнагдсан байдаг. Аюуш Баатар маань нэхэн шагнагдсан ийм учиртай. Энэ дайнд оролтын цэрэг дайс бол бүгд найрамд Монгол ард улсын Баатар бол 11 хүнд олгогдсон байдаг. Үүний одоо 9 нь Монгол, 2 нь бол Зөв талбайт улсын одоо удирдах ийм хүмүүс байсан байгаа. Энэний дурсгалыг хүндэтгэж бүгд найрамд Хятад улсын засгийн газрын зүгээс Монгол зөвлөлтийн амь өргөцсөн тайчдын дурсгал зориулж Жанчуугийн таванд мөнхийн дурсгалын цохилтор байгуулсан байнга хүндэтгэл үзүүлж байдаг. Энд бол бид маш талархалтай хандж байдаг. Энэ талархлаа дахин илэрхийлж байна.
Хятадын ард түмэн зөвлөлт Монголын хамтарсан армийн Хятадын фашизмын эсрэг дайнд оруулсан хувь нэмрийг хизээч мартаж байгаагүй. Лангвоговын байлдаан дууссаны дараа тухайн орон нутгийн засгийн газар болон ард иргэд хамтран баатарлагаар ам өргөцсөн зөвлөлт Монголын дайчдыг хүндэтгэн уулын оройд бунхан дурсгалын хөшөө босгосон байдаг. 1948 онд Жамбэ 2 дахь удаа чөлөөлөгдсөний дараа дахин засвар хийж 1957 онд мужийн ардын их хурлаар дахин барьж байгуулах шийдвэр гаргасан. Шин цогцлбор нь дурсгалын цамхаг, хөшөө, баатрын бунхан 3 хэсгээс бүрдэж дараа нь хашаа барьж олон төрлийн ургамал болох мод, цэцэг, зүлэг тарьж нийт 150 мянга гаруй метр квадрат талбай бүхий бүрэн цогцлбор болжээ. 1984 онд Хэбэй мужийн засгийн газар 200 мянган юанийн хөрөнгө гарган засвар хийсэн байна. Дурсгалын цамхаг баригдсанаас хойш бүгд найрамдах Хятад ард улсын коммунист нам, төрийн удирдагчид, зөвлөлтийн мэрэгжилтнүүд, мөн зөвлөлт Монголын дипломат ажилтнууд олон удаа ирж хүндэтгэл үзүүлжээ. Жамбэ шааны засгийн газрын дарга холбогдох байгууллагын удирдлагууд ч жил бүрийн тэмдэглэлт баярын үеэр баатруудын дурсгалын өмнө хүндэтгэл үзүүлсээр ирсэн юм. Зөвлөлт Монголын хамтарсан армийн баатарлаг дайчдын дурсгалын цамхаг нь Хятад, Орос, Монгол 3 улсын ард түмний нөхөрлөлийг илэрхийлсэн интернэшнализмыг харуулсан билээ. Тэдний баатарлаг нэр үрд мөнхөд дуурсагдах болно. Тэрхүү гэрэл төвшөнөөс 100-аад метрийн зайтай бүгд найрамд Монгол дурлалын баатар Лусан цэрэгийн аюушийн шарил байдаг гэдгээ. 那么影响阿尤西的这个故事，实际上是反映了当时的这个苏联士兵和蒙古士兵的英勇和顽强，同时，这个战争的胜利也为今天中蒙俄的这个关系提供了非常好的这个历史记忆以及这个情感纽带。作为新时代的中国青年，我们将永远铭记革命先烈的英雄事迹。每年清明，我们都会来此缅怀和纪念他们。看着眼前的墓碑，我心里满是触动。这些苏蒙联军战士们为了帮助我们赶走侵略者，把生命永远地留在这里。我们会永远怀念他，纪念他。 Миний өвөө Төмөнгийн үлзэд 1945 оны Жанчхүүгийн давааны тулдаанд байлдаж явсан амьд ахуй наснда Аюуш Баатрын талаар байнга дурсан ярьдаг байсан. Аюуш Баатар бол тухайн тулдаанд маш эрэлхгээр байлдаж ам өргөцсөн. Аюуш Баатрын гайхамшигт баатарлаг үйл хэргийг бидний монголчууд бүгд мэддэг бөгөөд үеийн үед дурсан санаж авах болно. Үнэн хэрэгтэй тухайн үеийн зөвлөл бодолс бүгд найрамд Монгол ард улсын зэвсэг зэвсэгтүүчин Хятадын ардын чөлөөлөх арим хувьсгал коммунист намаараа удирдуулад энэ хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гайхамшиг үхэл зовлон хорионол авчирсан дэлхийн дайны сүүлчийн голомтрыг хамтарч даасан ийм гавьяатай 3 улс нийлээд цэг тавьсан. За үүнийг бол дэлхий дахин магтах ёсгүй юм байна. За энэ дэлхийн 2 дугаар дайнд ялт байгуулсны үр дүнд хүн төрөлхтөн фашизмын аюулаас ангижирсан. Олон улс орнууд үндэсний эрх чөлөөгөө олж авсан. Энэ бол манай хамтын ялалтын нэг том гавьяа хүчин зүйл байсан гэж хэлж болно. Японы милитаризмыг бут цогсон 1945 оны энэ ариун дайн нийт хүн төрөлхтний шудраг дайн байлаа. Энэ дайнд алтан амиа алдсан Баатар Аюуш шиг олон дайчин ирсэн гигэн дурсгалыг бид үеийн үед санан дурсаж хүндэтгэж байх ёстой. Дайн дэлхийд энх тайван манд тугай дайны сүүдэр дахин бүү тусаасай.